Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 118 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. There are many great deeds done in the small struggles of life. Victor Hugo. За тэгэхээр өнөөдрийн маань персект өмнө нөгөө нэг энэ хүний бас хэлсэн үгээр бас нэг дугаар хийгдчихсэн. Энэ одоо нөгөө давхцсан гэх юм уу та. За. Тэгээ Виктор Хьюго гэж яг хэн байсан бэ гэж хэдүүлээ эргэн санацгаая. Парисын дарихийн сүмийн зохиолч гэх юм бол бүгд санах байхаа. За тэгээ өнөөдөр түүнийхээ хэлсэн үгэн дээр хэдүүлээ илүү анхаарцгаая гэж бодож байна. Амьдралын маш олон жижиг сажиг асуудлууд байдаг ч гэсэн тэр дунд хийж болохоор үнэхээр олон сайхан үйлдэлүүд байдаг. За хэдүүлээ жишээ авах гээд үзье л та. Хамгийн наад захын жижигхэн жишээ гэх юм бол автобуснаас буух гээд жоохон хэцүү байгаа настай хүнд туслах. Гэт ингээд эсвэл бол юу гэдэг нэг угаасаа л харахад нилээ ингээ яарж байгаа хүнд урдуура оруулаад та төрүүлээд одоо жишээ нөгөө дэлгүүрийн касс дээр та төрүүлээ юмаа бичүүлээ явж болно гэх. Үнэхээр одоо нөгөө нэг жижигхэн зүйл зарим тохиолдолд бид нар бол нэг тэр хоёрын ялгааг бол мэдрэхгүй. Гэтэл яг үндэ энэ маань бас бусад хүмүүст бол үнэхээр бас хэрэгтэй байсан зүйл байхыг үгүйсэхгүй. Яг тийм болохоор ингээд бид нар тэгж боддөө шүү дээ тий. Би ганцаараа өөрийгөө ингээ өөрчлөөд юм ингээ хийлээгээ яах вэ? Бус нь өөрчлөгдөхгүй юм ч үү ямар нэмэр ах уу гэж ярьдаг ч гэсэн альва нэгэн зүйл нэгээс эхэлдэг. Бүгд нэгээ одоо нөгөө нэг бүх зүйл эхлэл хэсэгтэй байдаг. Тэр эхлэлийг хин нэг нь л хийж эхлүүлдэг. Тэгээд яг хоо та өөрөө тэр нөгөө нэг өөрийнхөө нөгөө өөрчлөгдөж байгаа үлгэрлэж байгаа зүйлийнхаа эхлэл нь байгаад бусдад үлгэр дуурайл үзүүлээд тэгээ явах юм бол бас тодорхой хугацааны дараа ингээд юмс өөрчлөгдөхийг бид нар үгүйсэхгүй шүү дээ. Тийм болохоор ингээд нэг тийм жижиг үйлдэл, жижиг зүйл юм ингээд жижигхэн байна гэдгийг хизээч битгий дотоо үнэлж байгаарай. Аливаа нэг зүйл нөгөө нэг яг итгэдэг үстэй том чулууг жижиг чулуугаар дөргөнө. Тийм болохоор хизээч жижиг зүйлийг битгий басж байгаарэ гэд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөё. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.